би өнөөдөр та нарт нөгөө Pororoгийн part 2-ыг ярьж өгнө. За энэ хүү бичлэгийн жинхэнэ датаадаг бас эвгүй хэсгүүд нэлээд гардаг. Гэтэл одоо хүүхдийн кино юм да. Бас хөгжилтэй хэсгүүд их гарна. Тэгээд орцгоё. За энэ анги дээр нь сүүлд явж исэн ангиас дараагийн анги дээр нь болохоор Эдигийн нууц гэж нэртэй анги байгаа. Энэхүү анги дээр нь Эди дуулж чаддгүй Корон Пороро хоёр ихлэ мэдчихэж байгаамаа. Тэгээ нөгөө хоёр чинь ерөөсөө дуулж чаддгүй нь мэдчихлээ. Тэгээд Эди маань нэлээд хууралнаа. Тэгээд нөгөө нэг Эди маань бүх учраас шууд яриад өглөө. Би өстө дуулж чаддаггүй аваарай л их суугаа гэд. За түрүүн болохоор Пупигийн гэрт нь мань хийж сууж агаад Эдиг маргааш дуулуулахар болсон юм аа. Тэгээд Эди өстө дуулж чаддгүй мэдчихэд Порoro хоёр жаахан эвгүй байдалтай нөгөө гурав чинь Эдигийн гэрт дотор жуус уцаа сууж байна. Тэгтэл мань Корон халбгаараа шилэн аяг хэд балбад авснаар Эдигийн дотор нэгэн гайхалтай санаа төрнө. Тэр нь нөгөө нэг юу вэ? Тэ баг төгөлдөр хуурчлөө. Тэ нэг жижигэн модон тоглоом байдаг. За нэг тиймэрхүү юм Эди маргааш нь найзуудтай үзүүлэхээр болжээ. За тэгээд нөгөө Эди чинь олон өнгөтэй нэг солонгон баахан ая гаргадаг аяг авчирсан байна. За тэрүүгээрээ одоо дуулж өгнө штэ жинхэнэ. Жижиг том однууд байна юу гэлээ. За нэг тиймэрхүү юм дуулж өгнө. Тэгээ цаатаг орчин сар мартай болоод алж өгнө. Тэгээ заман залуус бүр ингэ тэрэндээ авчихсан байна. За тэгээд энэхүү анги дээр нь болохоор дараагийн анги нь Пупигийн гэрээс эхэлнэ. Манид гоё үлгэр уншиж байна. Тэгтэл нөгөө нэг үлгэр нь юу гэж гоё яхавт Пупигийн уншиж байгаа үлгэр нь нөгөө нэг одоо муу хүүхдүүдийг авч явдаг тийм луу байдаг гэд ярьж байна. Тэгтэл нөгөө хідэн муу хүүхдүүд биш болох гээд мангасад ингээд баригдуулахгүйгээ явна. Мангас нь ховсдог лимбах бишгөр тоглоод муу хүүхдүүд өөрсдийн мэдлгүй л явдаг гэж нөгөө үед бас айсан байдалтай зүрхэн өвдөд. Тэгээд Порoro гинтхэн эвгүй байдалтай би их төрүүлээд тарилаа гинэ. За тэгээд короныг дагуулаа гасгүйгээ зуцчихлаа. Нөгөө хоёр чинь найзуудаараа тоглож байна. Нөгөө нэг мангас нь болоод бишгөрөө тоглохон дээ. За тэгээд нөгөө хоёр чинь эхлээд Рупигийн гэрлөө очоод Рупиг айлгаад татлаа. Тэгээд Эди Поророг өддөг байсан болохоор Порoro ирээд бишгөрөө тоглоод орилж мөрлөөд амнаа. Тэгээд нэг ийм байдалтай унж мунаад явнаа. Тэгээ нөгөө хоёр маань уучраа тайлбарлаад ёстой нөгөө нэг мангас чи хөгөөтэй ингээтэл нөгөө дүүл чинь Pororo хоёр гэдгийг мэдчихнэ. Тэгээд нөгөө Пупич нааргас идэд өөртөө бишгүртэй мангас нь болоо дахиад үрээд ирнэ. Бишгүртэй мангасын эсрэг бишгүртэй мангас болно шүү дээ. Тэгээд нөгөө дүүл чинь тоглосныг нь мэдээд одоо баг зодоо хийх шахнаа. Тэгээ Пупи болвол нь штэ мэдээ чи маань Пупи бол жигэд баатар. За тэгээд 15 дугаар анги дээр нь нэлээд их юм бас болно. Цасан дээр их цэцэрлэг нэртэй. Одоо яаж өвлөөлөл одоо цэцэг байхад гэж би бодож их галзуу юмнууд бас гарнаа. Манид Рупи гоё зураг зурж исэн чинь мань Корон сүйдлээ айна. Мань Корон бошивт гаран дээрээ буудаг нааж байгаа л зураг дээр нь ачиж байгаа юм чинь. Тэгээд Короныг тэгснийн үедээ Порoro ардаас нь одоо яах чагаа зодохгой хөөнөө бүр засан бүбэг чидэж үзлээ. Тэгээ нөгөө үед чинь цасан дээр будаг түрхэж үзнэ. За тэгээд гоё аргатай олсон байна хэд чинь цасан дээр өстө зорж өгөндөө. Тэгээ нэг иймэрхүү байдалтай нөгөө үед баахан зураг зурнаа. Пупи маань ирж байна. Тэгтэл мань Пупи нөгөө үедийг хараад ийм амар их цэцэг зурсан байхыг хараад баяртай очлоо. За тэгээд иймэрхүү байдалтай 15 дугаар анги төгснө.
За энэ жихэн спортын анги үлээ амар анги. Тэгээс манай диманы газар гүйж ийна. Тэгээ пүүби нэг юм зөөж өгөөд унах чинь. Тэгээд баахан бөмбөг тэр үүж савирж байгаа юм чинь. Тэр их бөмбөгөнд дундуур пороо хоёрч хаанаас ч юм нэг газар дороос гараад ирнэ. За нөгөө дүүл чи нэг юм спорт байдаг шүү дээ, мөсөн дээр гулгадаг. Тэр спортоо тоглож өгнө өстэй. Нөгөө дүүл чи өстэй хоорондоо өсөлтөө дүүрнэ. Корон бүр мод барьсан жах шиг. Ингээд гол гэд оруулаад байла. За тэгээ нөгөө гаравч чинь гол оруулаад өстэй. Үзэж тарнаа. Тэгээ нөгөө гуравч амьсгаатаад байжлаа. Тэгээд нөгөө дүүл чинь эцэст нэг юм дууслаа. Тэгээ бүр том тэмцээн эхэлнэ. Бүр аль бисор тэмцээн шүү. Бүр хаалгач эхэлнэ. Мэдээж пүүби маань том биетэй болохоор шууд хаагаад хайнаа. Тэгээ дараагийн анги эхлэхэд мань гарууд маань Санта Клаусын тухай ярьж байна. Тэгээ нөгөө Поророчийн гинтгэн Санта Клаус сайн хүүхдүүдэд бэлэг өгдөг гинэ. Тэгээ нөгөө Короч ёстой сайн хүн болохоос газар мото засаад ёстой сайн юм хийлээд ганц үдийн дотор. Тэгээ байжсэн чинь найзууд нь түүнд Санта Клаус байхгүйг ойлгуулж тэгээд бэлэг өгөх юм аа. Тэгсэн чинь мань Коро маань худлаа унтчихсэн байлаа. Бос чирэггүйтэл нөгөө чимээ гарангуут нь л нөгөө хэдийгээ айлгаад байна. Нөгөө гурван Санта Клаусын хувцас өмсчихсэн байна. Нэлээ эвгүй юм болно. Корон ч нэст ардаас нь хөөгөөд л явал. Гурлаа ээлжлээд нэг юм хөөгцөөр л байла. Тэгээ нөгөө нэг малгааныхаа нэг жижигхэн хэсгийг үлдээгээд алга болчихноо байна гурван маань. Тэгжсэн чинь дээрнгээсээ Санта Клаус хурж ирээд Короныг яг унтсны хойд нь ирээд тэгээд бэлгийн тавиад яваад гэнэ. Мань нөгөө хэд энэ ч гэсэн гоё бэлгийн тавиад өгчөж байгаа юм чинь. За дараагийн гэхэлнэ. Тэгтэл маань Поророгийн гэрч юу болно гэсэн амжилт рүүпийн тэгэртэй байна. Тэгээд тоглоомын талбайд маань рүүпи маань гоё хоёр засан хүн хийзээ. Тэгтэл маань Пороро байна. Ийм гоё засан хүнийг ийм болгож ирэх нэ. Одоо хараад өөрийгөө сүйт салгуугаар нь хийж. Тийм маань Пороро маань тоглоом хийжээ. Рупи маань үнийг нь харчаад урлана. Рупи хайцсан байсан бэ гэсэн ч хүүхдийн хай хийх гэж явцсан байжээ. Тэгээ Рупи өндөрт гарч ирчээд нарийнхаа нэг гүүрээр өндрөө сайгаад байна, унах гад байна гэд нэлээд удаан зогсноо. Тэгээ найзууд нь битээ тэгээд тэнцвэрээ ол гэд диксээр байгаад нэг нь гарч ирнэ. Тэгээд тэгтэл байжсэн чинь Корон бүр засан хүнийг шал өөр болгочих. Өөрийгөө болгочихжээ маань засан хүнийг Коро маань. Ямаа Короны маань левел ингээд өслөө. За тэгээд дараагийн эхлээд Эди маань дуран ашиглаад байж байна. Тэгээ нэг пүүбиг нууцаар дурандаж эхэлнэ. Их муухай санаатай байгаа шүү. За тэгээд пүүби маань ингээ алхаж ийсэн байна. За тэгээд нөгөө пүүби маань санаанд уулнаас за толгодоос унаад ичгүүртэй байдалд орно. Гэтэ пүүби хин чараагүй гэж бодож шууд тэндээсээ явцсан. Тэгээд гинэтхэн Рупи хурж ирнэ. Порoro Коро хоёрын гэрт нь. Тэгтэл маань Рупи маань гоё хоёр зүсгүү бэло авчирсан байна. Тэгээд Порoro маань гинтгэн бялуугийн идчихнэ. Дүүнээс нь болоод Порoro нэг юм нууц гинт хэрэгтэй болно. Тэгээд дараа нь нөгөө ид чинь байжсэн чинь маань Эди нөгөө нэг дуран ашиглаад пүүбиг харцсан байна. Тэгээ пүүбигийн талаар яриад байжлаа. Тэгтэл
Бас Эди маань нууцаар Поророг харсан байжээ. Тэгээд Поророг шууд аваад айна. Поророо хоёр цусан бялуу эцэж нэг нь короных байжээ. Тэгээд мань Эди маань ёстой л бөдөгч болно да. Тэгээд Эди дараа нь Рупи харах гээд явж байна. Тэгээд Рупи харах гээд явж байхад нь Поророо ардаас нь гэтэдлвэж. Тэгээд яг үйлдэл дээрээ Поророод баригдаад Эди бансантаа мэдүүжасаа хуучлалгүйж од турангаар харуулна. Бүр тэнд нь гараг мэрэгч харагдаж байгаа шиг. За. Дараагийн анги дээр нь Пупи маань сайхан алхаад ивж байна. Тэгээд Рупи ингээд охиж байна. Тэгээд энэ Пупи маань очихж байна. Ёстой нөгөө нэг Рупиний гоё имлүүлэг тоглоом имлүүлж нөгөө нэг бидний хэлдгэр пазл. Тэгтэл Корон Поророо хоёр Рупиг байхгүйд ирж таарна. Нөгөө нэг Рупи хоёр загаслагаар явцсан байжээ. Аль эсвэл өөр хэрэгээр. За тэгээ нөгөө нэг Поророо Корон хоёр маань явна. Тэгээд ёстой Рупигийн гэрээ бүх юмыг хараад үзнэ. Тэгтэл Рупи Порорыг нэг зурган дээр гочин зурчихжээ. Тэгээ нөгөө хоёр чинь имлүүлэг тоглоом нь ёстой тэрүүгээр самраад өгнө. За тэгээд нөгөө хоёр чинь баларлаа одоо яана гэж байж тал бүр Рупи н ороод ирлээ шүү. Тэр имлүүлэг тоглоомоо Пупид харуулна гэж тэгээд байна. Тэгээ өстой нөгөө хоёр чинь уучлаарай өстой маань бид хөнгөнэ. Тэгтэл Рупи н одоо зүгээрээ мэгээрээ гэд хамтаа дахиад имлүүлцгээ гинэ. Тэгээд бүгдээ хамтаа хөгжөлтэй дахиад имлүүлжээ. Нэг иймэрхүү анги. За манайд нэг удаа нэг салхитай өдөр цаасан шүүхсгэд байж байна. Тэгтэл нөгөө Эди маань муухай санагдлаад Короны цаасан шувуулан дайраад байна. Тэгтэл цаасан шувуу дээрх царай мөрөө өөрчлөгдөөд яагаад ч байгаа юм. Тэгээд өстой нэлээ юм болоод бүр цаашаага Эди Поророо хоёр цаасан шувуу мөргөлдүүлнэ. Дундуур нь Пупи ороод хэрэлдээний зогсооно. Тэгээд Эди маань муухай санаа бодоод тэгээд гоё нөгөө нэг бүр амар мангар том цаасан шувуу хийнэ. Пупи гэхээс сум ажээ. За тэгээд юу гэж Эдигийн хийсэн зохион бүтээлтэй байх вэ? Эди маань цаасан шувуунда өөрөө бүр зүгдээд нисээд явлаа. Бүр Пупи хүртэл таахаар хүчтэй цаасан шувуу байна. Тэгээ Пупигийн бүгдээрээ үзэгнөөс нь гуруула бариад авч байгаа юм чинь нөгөө гурван найз нь. Тэгээ Пупи яах вэ? Тэгээ нөгөө дүүл чинь цаасан шуугаар явж байгаад мод бүрөхнэ. Мод бүрэгдгийн даваан дээр Корон яг модноос нь барьж яваа түр тэнд зогсохоор шийднэ. Тэгээд манай Поророо өстэй чи чадна модно гэж үгдээлвнэ. Тэгээд Корон маань бариад авлаа. Таад нөөтөнд бүр хийсэд байна. Тэгээ олсон дундуур тасарчин да. Тэгээ мань хит маань газар тунлаа. Тэгээд ягаад ч нэг бүгд баяртай байна. Амжилттай л билүү. Энэ анги бол нэлийн хилгийн анги. Сүүл төгсгөл нэг сонин нэг удаа Поророо маань Короныг тоолох гээд хуурамчаар мангас хингүүтээ мангас намайг барьлаа гэд Корон дэвтэ шааж өгнө. За тэгээд манай Поророо маань дэвтэ тоолж өгнө. За тэгээд нөгөө Корон чинь дэвтэ хогийн шүр барьчихсан мангастай дуулахад гараад ирнэ. За тэгээд хогийн шүрээс додож өгнө маань Поророо. Тэгээд Поророо хийсэн засан хүн өөрийнх нь толгой дээр унна. Тэгээд дэвтэ Короноор тоглосон гэд харамснаа. Тэгтэл мань хоёр сүудэрт бүжиг хийж байна. Рупи болон Эди. Тэгээ байжсэн чинь нөгөө нэг аимшигтай мангасын Корон Рупи гэдгээд ингээ бодчихноо. Бас хөөх юм да. За тэгээд Пороротоор очиод хэлнэ. Өстой аимшигтай мангасуудаа Рупи гэдгнэ гэдэг шаа. Тэгтэл Поророо маань тоглож ийн гэж бодно. Тэгсэн чинь нөгөө түн үгүй айл гэж юм. Тэгээ Пупиг дагуулад дарсан чинь нөгөө чинь сүудэрт жүжиг байж таарна. За тэгээ нөгөө дүү чинь
рупиг аврах гэж ирсэн биш. Сүйдэрч бүжиг үзээд амнаа. Нөгөөх нь их л сайхан юм байна. Луу дайраад тэгээд Баатар очоод ялтагд нэг классик кино. Тэгээд төгсөв. За тэгээд та нар лайк болон саба дараад өгөөрэй. Баяртай. Part 3 хүртэл баяртай.